Ер нь яхаараа нэг хүн Чингис хааны тухай кино их ингэ зовж явах хэрэгтэй тийм. Төрийн бодлого гэдэг нь хайц юм. Үгс авахар Монголын улс төрд орж ирлээ. Та нэрээ үгс санаад байгаа юм шүү. Надаа үгс санаж юу авах вэ? Би болоо түрүү хэлсэн шүү дээ. Шудрын 9 төлөө юм. Арчлалын төлөө юм. Энэ Улаанбаатарч бидний гэр орно гэсэн. Тэр намайг бүрэлдэхүүнээ энэ зав дуртай юм аа тийм. Ардын намд бас илтгэл очсон чинь намайг болохоор намын сэв суулган гэдэг аваа. Бас нэг сайхан гэдэг хүнийг бол танаа намайг яг хүчтэй жийж гаргаж бүгдээр хайсан. Өмшөд. Орой минь үзэгчтэй. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газрын дарга Жаданба хүрэлцэн ирээд байна. Танд орой минь төргий. За цензургүй 8-ны минь төргий. За өнөөдөр чинь нэрээ шиний 8. Өнөөдөр хийсэн буян хэд дахин үрждэг гэлээ. За энэ нэлээд олон үрждэг юм шиг л ч тийм. Гандан идэж бас их дүр үнэтэй. Гандан гар уу та? Гарсангүй. Би ч одоо тэгээд ажилтаа амжихгүй шүү дээ. Шинийн 3 заслаа хэлгэцэн. Хэр шүтлэгтэй? Шүтлэг бол өндөр шүү. Сайн шүтнэ. Өөгийн өөхт болохоор ч тэр юм одоо тэгээд шашин бол сайн шүтнэ. Шараш. Өвөө эмээ дээр өссөн гэсэн үг үү? Тий, өвөө дээр. Одоо ээж хаав дээр өссөн гэх юм уу да. За ямар ч байсан цензургүй ярихаар ирсэн танд баярлалаа. За битэрийн ярилцлаганд бас нэлээд олон хүмүүс асуулт өгсөн байгаа. Тэгээд тэрийг бол явцын дунд танаас асуугаа явчих гэж бодож байна. За энэ IT-ийн чухал салбар дээр мэрэгжлийн бусгын тавьчлаа гэсэн шууган одоо хүртэл намжаагүй байна л да. Та хуульч мэрэгчлээ байгаа. Таныг сэтгүүлч гэж андуураад байгаа. Яг нь ер нь бол энэ бол улс төрийн томилгоо. Зүгээр IT-ийн гэдэг утгаараа хүмүүс бол яг салбарын хүмүүс харахтаа бол энд бол давхар эмзэглэл яваад байгаа. Энийг би ч гэсэн үлэмширч байна. Юу илэрхийлээд байна вэ гэхээр энэ өөрөө маш хурдтай хөгжиж явах хэвээр. Дэлхийн нийт өөрөө яг энэ салбар яаж хөгжиж байгаа, яг үнтэй адилхан хөгжиж явах хэвээр. Цаашлах юм бол энэ салбар оюутлогоо 5-7-оос илүү Монголын бас маш том баялаг бүтээгдэхүүн айгүй том салбар учраас энэ салбарыг мэрэгжлийн хүн өдөртөхгүй энэ салбар унчих үедээ гэсэн айдас эмзэглэл байгаа учраас тэр өнцгөөс нэлээд хандж байгаа юм л да. Таахч бас энэ шүүмжлэгийг нэлээд ойлгохгүй эмзэг хүлээж аваад яагаад намайг ингэж байгаа мол гэж харж ирсэн. Гэхдээ яг асуудлынхаа гүн рүү ороод тий асуудалтайгаа танилцаад энэ салбар руу ороод ирэхээр яалтчгүй энэ салбар өөр үнэхээр маш том юм байна. Энэ салбарын хард маш олон зүйл явж байгаа маань. Тийм учраас энийг үнэхээр л мэрэгжлийн талаас нь харж зөв өдөрдөж явахгүй болохгүй юм байна гэдгийг бол танилцах авцтай нэлээд сайн ойлгосон л доо. Зүгээр яг тэр хүмүүсийн сэтгүүлчгээд хараад байгаа зүйл маань хүний амьдрал чаяг их баялаг штэ. Глобал өдөртөх цаанд ажиллаж байхад бас нэг жижигхэн түүх ярих гэдэг юм л та. Нэг нэвтрүүлэг хийх болоод бизнесээ сурчлага асуудлаар тэгээд глобал өдөртөгч гэдэг нэвтрүүлгийг UBS дээр хийсэн. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр бид нар хөтлөгч хайгаад нэлээ удаа явж байгаа. Тэгээд лам олдохгүй луцахтай таныг залъя гэдэг шиг өөрөө нэвтрүүлгээ хөтлөх болоод тэгээд сургууль дээр сан дээр очихоор сургалтын төвийн захирал болчдөг. UBS дээр очихоор хөтлөгч болчдөг. Тэгээд хүмүүс даах танигдсан нь бол хөтлөгч гэдэг юм руу авсан. Гэхдээ яг тэр нь ч бас анх удаа шууд орсон юм биш. Яг тэрнийг эхлэхийн өмнө би бас яах вэ ток шоу та мэдээж нь UBS дээр гардаг гэсэн шүү дээ. Яах вэ ток шоу гэдэгс тээ. Тэрийг тухайн нөгөө эмүүжин хөтлөгч нь би давхар болоод тэгээ хөтлөгч болоод тэгээ надад санал тавьж энийг хөтлөөч гэдэг нэг бараг жил орчим шахаа хөтлсөн юм аа. Тэгээ тэр хөтлж явах тусах жоохон дуршлаг зодтолсон болсон юм билгүй. Тэгээ тэрийг бизнесийнхаа утгаар хөтлөөд явсан. Тэгээ сүүлд нь глобалсын очгээ шоу хийсэн. Тэгээ тэр нь бол хүмүүст бас ер нь энэ хөтлөгч залуу гэдэг фэрсэр болсон нэлээ үлдсэн юм шиг л. Тэгээд яг тэр хөтлөжсэн үний юм чинь. Гэтэ яг сэтгүүлч үний хажууд гэхэд сэтгүүлч биш шүү дээ. Тэр нэвтрүүлэг хөтлөжсэн үн. Өмнөх бас яг энэ байгууллагын дараагаар сайхан бэлэг гişүү ажиллаж байсан шүү дээ. Бас л хөтлөгч байсан. Тэгэхээр хөтлөгч хүн л ер нь энэ салбарын дараагаар очичдөг юм шиг сэтгэл төрүүлээд байгаа байхгүй. Салбарын зурсан зургийн тийм юм байлгүй. Тэгээ зүр төөргөн тийм юм байлгүй. Гэтэ бас тийм үн тэг яг байж ирсэн. Тэгээд гэхдээ салбарыг бас сайн удирдахжсэн түүхтэй. Би ч гэсэн бас чадхаараа л энэ салбарыг зөв авч явах юмсан гэж маш их хичээж ажиллаж байна л да. Тэгээд өнгөрсөн хугацаанд бас жилдээ улаан ажлыг хийлээ. Гол нь салбартаа илүү сайн дотн танилцахыг хичээгээд энэ салбарыг гол нь юмдаа бас өнгөрсөн хугацаанд юу хийж бүтээсэн те удирдлагууд маань одоо цааш яаж явах хэвтэй бид энэ дэлхийн нийтэд хөл нийлэхийн тулд биднээс юу шалтгаалan олон залаас нь харлаа. Тэгээд хэд хэдэн бас цаас үйлдвэрлэсэн цаасаа бод бас 1 сарын 16-нд тэр ордон танилцууллаа. Нээлттэй өдрөлөг хийгээд салбарын 7 зорилт гэж танилцууллаа. Тэн дээр гол асуултуудаа тавьж өгөөд ингэ явж байгаа. Дээрээс нь засгийн газар бас маш их сайн дэмжиж байгаа. Шинжлэлийн засгийн газрын гол асуудлууд бас манай агентлаг төр нэлээд төвлөрч байгаа.
Тэгээ ер нь бол бодлогын юмуд нэлээд сайн явж байгаа л гэж хувьдаа харж байгаа. Тэгээд гол нь үр дүн шүү дээ. Миний ярихаасаа илүү тодорхой хугацаанд үр дүн гарах хэрэгтэй. Тэгээ тэр үр дүн дээр л би л анхаарал их өгөөл ажиллаж байна. Та чи хэзээ томилогдлоо? Би чинь 19 сарын 27-нд томилогдсон. Өрсөлдөгчгүйгээр. Өрсөлдөгчгүйгээр. Одоо бол та юу юм шүү дээ? Үр гүйцэтгэгч юм байна тий. Төр борлон гүйцэтгэгч. Би одоо 3 сарын 11, 12-нд шалгалт өгнө. Тэгээд тэрэндээ тэнцвүүлж эхлээд явна. Тэнцэхгүй бол тэгээд тэнцсэн нэгт орсонд ажиллаа өгнө. Таны ажлын байран дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарласан байна. Нээлттэй сонгон шалгаруулсан шүү дээ. Тэгэхээр бол одоо бас мэрэгжлийн өрсөлдөгч нар гарч ирж болох нь шүү. Нээлттэй шүү дээ. Энд чинь бол хуулийн дагуу юм чинь. Тий. Гэхдээ бас улс төрийн томилгоо шаарддаг нь. За тэрийг бол хэлж мэдэхгүй ямарсан шалгалтаа өгнө. Одоо төрийн албанаас гаргасан тестийн номыг өдөр шөнөгүй уншаал сууж шүү дээ. Сэжилж байгаа юу? Тий. Гэхдээ одоо тэгээд гайгүй байна бас. Таны энэ салбарт ирээд за одоо би хамгийн түрүүнд ийм ажил хийсэндээ сэтгэл хангалуун байна гэсэн ямар ажил вэ? Би нэг зүйл дээр сэтгэл хангалуун байгаа. Өнгөрсөнд би аягүй сайн баг бүрдүүлж чадсан. Яг үндсэндээ нэг хэлэхэд энэ салбарыг хүмүүс хэлээд байгаа чи мэрэгжлийн босууж яаж авч явах гэдэг юм те. Яаж авч яваад байгаа гэдэг асуултын цаана бол миний баг байж байгаа. Миний авчирсан залуучууд, миний бүрдүүлсэн баг бол маш сайн ажиллаж байгаа. Тэгээ тэр олон баг тэгээ дээрээс нь бас хуучин баг маань үндсэн бүрэлдэхүүнээр үлдсэн байгаа. Удиржсэн бүрэлдэхүүн солигдсон, үндсэн суурь нь үлдсэн. Тэгээд энэ цогц залуучууд маань нийлээд бол үндсэндээ миний бас аягүй том тулгуур болчихно. Өнгөрсөн 1 сарын 16-нд тавьсан миний тэр манай салбарын тэр 7 зорилтын цаана бол залуучууд маань өдөр шөнөгүй ажиллаж гаргаж ирсэн. Тэгээд тэр утгаараа бол би энэ зүйл дээр их тийм сэтгэл ханамжтай байгаа. Тэгээд энэгээр багаар ажиллаад явхад бол бид нар бодтой сайн үр дүн гаргах чухал гэж найдаад зүтгэж байна. Мэргэжлийн бус гэдэг дээр та нэлийн эмзэглээд ах шиг үнтэй хүмүүсийн шүүмжлэлт. Үгүй би энэ дээр хэмзэглэв шүү дээ. Үүний юм чинь мэргэжлийн бус гэдэг ойлголт бол чи энэ салбарыг мэдэхгүй л гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг би зүгээр өөрөө чинь энд бус санаа зовл гэж хэлэх гээд байна л та. Яг тэгвэл өмнө нь сэтгүүлч санаа зовхгүй байгаа. Харин ч би нэг давуу тал гэж харж байгаа. Би өдөр тутам магадгүй намайг чи мэргэжлийн бус гэж хэлүүлэхэд надад илүү хурцуулж байгаа шүү дээ. Би ягаад гэвэл би энийг сайн удирдах чадахгүй гэж те. Ягаад би энийг илүү сайн хийж чадахгүй гэдэг итгэл төрж. Тэр утгаараа бол би илүү их мэдхийг хичээж байна. Мэргэжлийн хил томьёогийн судалж байна. Тэ тэрийг сонсож байна. Шаардлагатай үед би хурж ирээс хичээлж хүртэл заалгаж штэ. Мэргэжлүүдэд удаад энэ радио давтамж гэж юу хэлээд байгаа тий. Зохицуул хороо гэж юу хэлээд байгаа тий. Энэ юу ийдин яад ингэ эхэндээ бол тэгэл эхэлсэн штэ. Тэгээ салбартаагаа явж танилцсан. Тэгэл бүгдэнтэй нуулзаал явж байна. Одоо яг вэ тухайн үед ажиллаа авч ирсэн хүмүүс өнөөдөр бол ямар ч байсныг тантай нэг ядаж 15 минут бол салбарын асуудлаар ярих тийм ээ. Зарим нэг асуудалтанд бол хариулах төвшөндөө очицсан явж байна. Гэхдээ энд бол ганцхан асуудал. Энэ нь сургалтын талбар биш. Энэ салбар өөрөө сургалтын талбар биш. Энэ бол шууд пиж бүтээх цаашаа авч явах биднээс аягүй их юм шаардж байгаа учраас надад суралцж явах хугацаа байхгүй. Тийм учраас би бол цаг нартаа уралдаж яг энэ нүгэлэхэд ажиллаж байна л да. Илүү цагаар сууж байна. Илүү энэ дээр анхаарал хандуулж байна. Тэгээд их сайн баг байгаа учраас нэг нүгэлэхэд бол ажил бас хангалттай. Одоо л ер нь ажил чинь гартж орж байна уу? Одоо ер нь гартаа орж эхэлж байна. Ямар ч үс нэг орж ирээд асуудал ярихад хаана юу яваад байна те. Энэ ямар асуудал бичлээ энэ үр дүн эзээ гаргах чиглэлээ би юу хөстэй гэдэг үл ямар ч үс асуудалгүй мэддэг болсон. За Жаданба гэдэг хүн энэ байгууллагын дарга болчиход за нилээ хэдэн гал авалцлаа. За сайтуудын сэтгэгдлийг сайтын дор сэтгэгдэл бичгтээ би одоо иргэний үнэмлэхнийхээ дугаарыг овог нэртэйгээ хийгээд сэтгэгдэл бичнэ. Тэр чинь цогоогоо гаргасан шүү юм шүү. Цогоогоо гэдэг чинь юм билээ. Твиттер чинь. Таны сайн найз. Твиттер чинь гэдэг мэрэгжил бий болоод байна уу? Одоо сүүлд баг мэрэгчсэн юм шиг лээ шүү дээ. Яг энэ бол учир нь бол их тийм тухайн үед би бас аягүй их тайлбарлах зурагтаар хичээсэн л дээ. Уул нь бол тийм ойлголт ерөөсөй байгаагүй. Энд бол ганцхан зохицолт. Бид нар үндсэн хуулиар бол хүний эрхийн тухай маш их ярьдаг тийм. Өнөөдөр бол хүний эрх бол хандлагагүй байх хэрэгтэй. Миний эрх таны эрхээр хязгаарлагдана, таны эрх миний эрхээр хязгаарлагдана. Гэтэл өнөөдөр кибер орчинд тийм ээ. Ер нь хүний эрхийн асуудал бол маш өөр төвшөнд очсон. Энийг бол та өөрөө нийтлэл бичдэг хүн таны нийтлэлээр ингээд сэтгэлдлүүдийг хараад дотор чин арзах үйж байдаг л бах тий. Нөгөө цус үзээд дулаарад кайф авдаг хүмүүс шиг болцсон. Тэр хүнийг яаж доромжилж болох уу? Байж болох бүх хараалын юм уугаар хилдэг болц. За энэ одоо эрхчлөө юм байна гэд хаяа л да тийм үү. Гэтэл тэр дунд нь гимт хэргийн шинжтэй занал хийсэн ч гэдэг аюу олон зүйл явдсан бил. Тэгээ энэ өөрөө бол цагдаагийн байгууллага дээр маш гомдлэрдэг. Гэхдээ эзэн холбогдчихгүй шалгагддаг юм зүйл энэ өнөөдрийг хүртэл явж ирсэн. Илрүүлж чаддаггүй гэсэн. Чаддаггүй тийм. Тэгээ энийг зохицуултыг яаж хийх вэ гэдэг маш олон улсын аргачлал байсан. Одоо BBC ч гэдэг юм уу CNN ч гэдэг юм уу сайтууд руу ороход яг л бүртгэл шаарддаг л. Тэгээд тэр нь яаж бүртгүүлэх юм? За цогоогоо хийсэн буруу юм байна. За яг тэн дээр бол зүгээр ID-гаар авчиж байгаа. ID буюу тийм имэйл хаягаар. За Америк ч гэдэг юм уу барууны орнд бол имэйл хай гэдэг бол иргэний үлгтэй адилхан зүйл шүү дээ. Тэр бол
гарцгүйгээр үнэмшилтэй зүйл. Монголын хувьд бол тэр харьцангуй ойлголт байсан. Тэгээд бид нар тэн дээр аягүй бол аргачлалуудыг судлаа. Яаж хөлбөр хийж болох вэ гэдэг хэд хэдэн хөлбөр хараад нэлээд сайн судлаад уулна ажилласан. Тэгээд энэ дээр бол за яах вэ? Имэйл хаягаар бүртгүүлж болох юм байна, тий? За регистрийн дугаараар араш регистр байгааг л энэ нь сүүлд нэгэл одоо юу гэдэг устр болгоол өгшүүлээл заавал регистр байх хэвээр энэ хэд хэдэн хөлбөрүүд яригдчихсэн. Ерөөсө шийдэл түрээг. Тэгвэл яг олон улсад бол бүртгэлжүүлэх нь бол ингээд хаягаар бүртгэлжүүлээд явцсан. Гэхдээ энийг төр хийгээгүй хувийн хвшил өөрөө өөр төр хийсэн. Энэгээр ялгаатай. Тэгээд одоо бид нар сүүлдээ ямар шийдэл төрсөн гэхээр энийг ерөөсө болио. Тэ? Одоо бид нар тэр сайтын ассоциацгаа байгуулахдаа нэлээд удаан хугацаанд энэ асуудал дээр хамтарч ажиллалаа. Тэгээд зохицуул хороноосны журам арыг тэр журам дээр бол өнөөдрөх шиг хүмүүс сэтгэлдээ бичдгээрээ бич гагцгүй тэр хараал гэдэг зүйлийн фильтртья. Гэхдээ тэр хараал гэдэг ойлголтыг бол яг хэл шинжлэлийн ухааны хүмүүсээр энэ бол хараал мó тэ энэ байж болохгүй гэдэг зүйлүүдийг цэгээр оруулъя. IP аягийг нийлүүлгий. Ингээд шийдэл гэсэн энэ үйлдэл хүрч байна. Сайтуудын ассоциацтай тэр хэл хамаа олцсон гэж ойлгож болох уу? Одоо ямар ч байсан тэр гарч байгаа журам болон тэр арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллана л гэсэн тэгэхээр ямар ч юм болох байхаа л гэж бодож байна. Гэхдээ ерөнхийлөгчд загнуулаад болчихж байгаа юм шүү. Үгүй хөө энэ бол ажил явдгаараа л явж байгаа шүү дээ. Ерөнхийлөгч байгаа засгийн газрын хуралдаан дээр нь бол зүгээр тэгж харж байгаа хүмүүс байгаа. Энэ ерөнхийлөгч загнуулаад болчлоо. Энэ бол харьцангуй их тийм нөгөө хаврын гал шиг те нэлээд газар аваад явцсан хүмүүст нөгөө энэ үйлийг та бүхний ижил мэрэгчлээ хүмүүс чинь ерөөсөө болохгүй хаачлаа ингээ байхгүй болгочлаа гэдэг их буруу мессежийг өгөөл гал ахуулсан. Тэгэл энэ өөрөө нэрэнч тэгч юм шиг хүмүүсийн сэтгэл зүйд буцсан шүү дээ. Тэгээ яг тэр үндслээр л энэ за олонд их буруу ойлгож байгаа учраас энийг хэдүүлээ өөр аргаар үзье л гэдэг шийдэл рүү орсон. Гэхдээ төр хийхдээ ч гэсэн энийг ингэж хийнэ гэж болно. Анхын төлбөрийг ерөөсөө гаргаагүй. Олон улсад яаж шийдсэн тэр жишг рүү оруулъя гэдэг тэр л тогтоол гарсан. Тэр тогтоол дээр мэдээллийн технологийн салбар бол өөрөө тэр яг үндсэн хийх асуудал дээр нэр томьёологдоод ороод ирсэн. Одоо өөлийн үр гэдэг шиг тэгэл тэр галагөр тэр аваад явж байгаа шүү дээ. Ер нь яагаад сайтын сэтгэлдлийг тэгж хурдан олж харсан хамгийн түрүүнд. Тэрэнд орвол уг нь өөрөө чинь анх дарга болоод гарч ирж ирсэн юг би айгу сайн сандагдал ярьж ирсэн хэрэг. Тэр нь юу вэ гэвэл хулгайн контентуудыг байхгүй болгоё гэж. Одоо чинь би энд сонин хийгээд цалин төлөө, татвар төлөө, төрөөс төлөөд, хилтийн зардал төлөөд хийснийг маань сайтууд бол хулгайгаар аваад тавьчихдаг байсан. Тэрнтэй тэмцсэн харин чухал байсан юм шүү. Тэр давхар явж байгаа. Сэтгэгдэл гэхээсээ илүү. Тэр давхар явж байгаа. За яг зүгээр тэр бол цаг хугацааны хувьд бол эндээс бол ажил эхэлнэ гэдэг бол миний шийдвэр биш шүү дээ. Энэ бол үндсэндээ бол бид нар тэр сайтууд гэдэг зүйл рүү зохицуулт хийхэд бол маш олон асуудлууд байгаа. Одоо тэндээс ихний ээлжинд за ямар ч бас эхлээд кибер орчинд хүний эрхийн асуудлаа шийдъя. За дараа нь контент гэдэг асуудал бол дахиад өөр зүйл шүү дээ. Тэр бол та бүхний бичих хэрэгтэй холбоотой асуудал өөрч учраас бид тэрэнд орох эрх байхгүй шүү дээ. Тэгэхээр тэнд бодлогоор явах учраас цаг хугацаанд аюул олон шатааралт. Тэгэхээр ингээд энд бол шатааралтай ажлууд байна. Тэгээд ямар ч ихний ээлжинд хүний эрхийн асуудлыг зэгцлэе л гэдэг асуудал байна шүү дээ. Энэ асуудлаас болж орсон болохоос юу гэдэг тэнд нэг имзэглээд хүмүүсийн хараад байгаа шиг одоо энэ шүүмжлүүлэхээс айгаад ч юм уу те энийг хийгээд нэг юм байхгүй шүү дээ. Өнөөдрийн аль ч нөхцөл байдал дээр бол ганцхан энэ ойлголт нэг л юм байгаа. Энийг бол аюул анхааралтай ойлгох хэрэгтэй болчих чинь миний эрх, миний тухай мэдээлэл гарч ий тийм үү. Гэтэл намайг хий нэгэн хүн хууль бусаар гүтгдэг ч юм уу. Эсвэл миний эрхийн хүн дээр алдчихъя. Би тэрэнд одоо өөрийгөө хохирогч гэж үзье л да. Тэгээд би хохирчжээ гэд магадгүй шүүх цагдаагийн байгууллагад хандхад тэр хүний эрхийг сэргээхэд хариуцах эзэнтэй байх хэрэгтэй гэдэг уул нь маш энгийн логик байсан. Өнөөдөр бол сонин дээр таач гэсэн нэр хаягаа бичээл хүнийг бичдэг үст. Нэрээ тавиал нийтлэл бичиж байгаа үст. Магадгүй тэнд нэг хүний гүтгэсэн байвал таныг эргээ шүүхтэд та өөрөө артан байж л шүү дээ. Яг үүнтэй л адилхан логик шүү дээ уулна. Тэгээ маш энгийн ийм логикийг тэгээд их буруугуулал явцсан л да. Тэгээ хүний эрх гэж ярьдаг, арчлал гэж ярьдаг орон тэгсэн мөртлөө хамгийн хийх ёстой зүйлээ өнөөдөр хүртэл хийгээгүй. Тэгээд хин нэг бол ингэж гутаанд оромжлох, сайн сайхан зүйлийг байхгүй болгох те. Зүгээр өөрийнхөө хүснээр харааж болох бүх зүйлээр харахыгаа эрхчлөөгөд ойлгоцсон байгаа. Энэ нийгэм бол бас нэг талаараа бол нэг үлэхэд ялзарч байгаа шүү дээ. Би бол хувьдаа өөрийнхөө хүүхдийг ирээдүйг ийм нийгэмд амьдруулмааргүй. Би бол эндээс айж. Яг гэвэл би тэр үед хөдөлмөрийн чадвараа алдна. Ямар ч тийм ээ эсрэг тесрэг хүмүүс гарч ирээд араас жирээ утга шахах юм. Минь ч мэдэхгүй шүү дээ. Энэ бол эргээд бид нар нэг зүйлийг харах хэрэгтэй. Бид нар хэнийг бэлдээд байгаа юм те. Бид нар өнөөдөртөө болж л байна л да. Сайн сайхан муугаа хэлцээ. Чи чадахгүй би чадчихээн. Чи идсэн би идээгүй гэл ингээд болоод байгаа. Гэхдээ л ирээдүйд энэ хүүхдүүд чинь
энэ сайтаас одоо бид нар сэтгэл хүүхдэд уншиж штэ. Өнөөдөр миний хүүхд мэдээ үзчихэд надаас аава хүн ална гэж юу гэсэн үг юм бэ гэж асууж штэ. Эн чинь амар том хэмжиглэл үсттэй. Тэгэхээр энэ зүйлүүдээр бид нар бол анхаарах хэрэгтэй штэ. Тэгээд бүх зүйл сайхан байгаа юм шиг болж байгаа юм шиг ингээл урсгалаар нь яваад ич болохгүй л дээ. Би бол наад дээр чи өөртөө ч санал нэг байна. За доромжлол гэдэг бол эрх чөлөө биш байхгүй. Хүний гутаан доромжлол гэдэг яг зөв. Гэхдээ энийг одоо зэгцлэх энэ журмыг хувийн байгууллагууд өөрсдөө л хийх хэрэгтэй байхгүй. Сайтууд өөрсдөө л хийх. Одоо би тийш нь оруулчлаа. Анх та нар буруу явсан байхгүй. Төр хийх гэж оролдсон байхгүй. Тий, тэн дээр бид нар алдсан. Гэхдээ бид бол харин ч нэгшээс нь хийсэн шүү дээ. За зөвшөлдсөн ёо ярилцъя. Та нарт ямар хөлбөр байна? Бид нар тийм хөлбөр байна. Окей. Нийлүүлээд хийчихье. Ингээд ажиллая шүү. Яа сайн байна. Сайтууд ингээд тий, одоо ингээд зэгцэрнэ. Одоо кабелийн телевизүүдийг яах гэж байна? Одоо бол энэ бол дахиад хоёр дахь асуудал болж хувирсан тий. Өнөөдөр бол статистикийг бид нар хангалттай хэлж байгаа. 88 кабелийн сувг. За. Кабелийн телевиз гэдэг чинь өөр ойлголт. Кабелийн телевиз гэдэг бол сансар, супервижн, MNBC тий, Univision гэх юм ингээд эдгээр кабелийн сувг гэдэг бол тэр телевизээр дамжуулагдаж байгаа. Энэ сувг бол нийт өнөөдөр 88 лиценз тусгай шуурал авсан компани байна. Энэ дотроос 42 нь үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн дахиад 40 гаруй телевиз дахиад үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Тэгэхээр энэ бол өрсөлдөөн тийм ээ зах зээл явж байгаа. Энд бол бид нар оролцохгүй. Өнгөрсөнд энэ болгоцсон юм бол ингээд өрсөлдөөнийхөө хуулиар зохицуулдахдаа тэртээ дэргүй хүн юу үзэхгүйгээ сонгож байгаа учраас энэ бол бидний асуудал биш. Бид нар бол тэр зохицуулахаараа бол хуулийн дагуу за танаа студ стандарт шаардлага хангаж юу? Танаа камер шаардлага хангаж юу? Танаа оюуны өмч чи ямар байна, тийм ээ? Гэт хид хидэн хамтарсан шалгалт явсан шүү дээ. Энэ шудраг өрсөлдөөнтэй ингээд энэ хамтарсан шалгалтуудын дүнгээр 42-оос үнэлэгдээд юу гэдэг одоо 21 нь үндсэндээ бол тэнцсэнгүй гэдэг үнэлгээ авсан. За энэ бол үндсэндээ биднийхэн болох гэж байна. Тий, энэ нь бол төдөлзүүлэх гэдэг үндсэл рүү орсон. Төдөлзүүлэх гэдэг нь бол төр хугацаагаар энэ хуулийн заасан тийм ээ гэрээгээр хүлээс үүргээ та биелүүлээ. Ингээд үйл ажиллагаа чөлөөтэй явуулж болно л гэдэг ийм асуудал байна. Тэр зөвшөөрөл авах шалгуурын тим олон хүн хангасан байт юм уу? Тим олон компани хангаж авсан байт юм уу? Өнгөрсөн тэр бол тим олон компани хангаад авсан байлээ. Одоо тэр үед нь би ажиллаж байгааг учраас мэдэхгүй байна. Одоо бол үндсэндээ тусгай шуурал бүрэн зогсцсон явж байгаа. Нэг зөвшөөрөл олохдохгүй байна. Одоо энэ чинь бол хувийн хөвшил шүү дээ. Гэтэл өнөөдөр дөнгөж эхэлж байгаа телевиз ч байна тийм үү? Дөнгөж энд хөлд орохгүй явж байгаа. За зарим нь бол мэдээж олон жил болоод хөл дээрээ зогссон хөрөнгө оруулалт нь баталгаажсан байгаа байхгүй. Гэтэл энийг та нар хажуугаас хөндлөнгөөс орж ирээд хүй чи болохгүй чи дампуураа гэж байгаа байхгүй. Чамаг аль бид нар дампууруулчих гээд. Тэгээ тэр хүн чинь уг нь өөрөө яваад яг үнэндээ зургтын удирдлага үзэгчд байгаа бол тэр үзэхгүй шүү дээ. Үзэхгүй байна гэдэг чинь реклам зар сурталчилгаа орж ирэхгүй. Тэгэл жамаараа дампуурах хэрэгтэй байхгүй. Энэ бол та бол нөгөө шавар телевиз эзэн учраас эзний байр суурь сандаад байгаа байхгүй. Миний телевизийг ингээд дампууруулах гэдэг байна гэдэг талаас хараа. Тэгэлгүй байдیں۔ Гэтэл хуулийн дээр зохицуулахаараа гэдэг зүйл чинь анх энэ тусгай шуурдыг өгөхдөө тантай гэрээ байгуулсан баг. Тэр гэрээн дээр за таны нэвтрүүлэгч чинь тийм үү 7 хоногт дотоодын контентүүд байна. Стүүчин тийм байна. Энэ болгоныг та бизнес төлөвлөгөөн дээр тусгаад би тодорхой хугацааны дараа ийм үр дүнд хүрсэн байна гэд төлөвлөгөө гаргаад гэрээ байгуулсан шүү дээ. Энэ шалгалт бол та жилийн өмнө байгуулагдсан уу, 2 жилийн өмнө байгуулагдсан уу, магадгүй 6 сарын өмнө байгуулагдсан гэдэг хамаарахгүйгээр явсан. Одоо гарааг байгаа кабелийн сувгууд дээр хүртэл шалгалтууд нь очсон. Та нар нөгөө хугацаанд заасан юм хийж гэнэ үү гэдэг. Ийм шалгалт. Энэ шалгалтын дээр болсон байна. Яг энэ дэр бас нэг тийм яалч үнэн л дээ. Би бол хинч гэсэн ойлгомжтой. Би телевизийн захирал байсан бол, сувгийн захирал байсан бол зээл аваад хөрөнгө оруулалт хийсэн ч юм уу те. Эсвэл нэг хүнээс ингээд ажилуулж байгаа ч юм уу. Энэ тохиолдолд бол яг энэ асуудалтай тулгарч байгаа нь үнэн. Гэхдээ хуулийн дээр өөрөө баг мөнгө зохицуулахаар тийм гэрээ байгуулсан тохиолдолд эргээд гэрээгээ хянахад тэр гэрээний биелэлд хангалтгүй байна гэхээр дүнгээл тавьсан асуудал шүү дээ. Магадгүй би тэгж ажиллаа хийснийхэн төлөө зохицуулахын гишүүдийг ч юм уу тэгж ажилласан хүмүүсийг буруутгах эрх надад байхгүй. Хуулиараа ч байхгүй. Тэгэхээр би тэр хүмүүстээр бол за та сайн ажиллаа хийсэн байна. Одоо энэ шаардлагын дагуу ажиллаа хийнэ хэдүүлээ гээд олон нийтэд зарлагтаал явсан асуудал. Тэгэхээр эндээс бол та өөрөө тэр зөв байр сууриас нь харах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхгүй бол эн чинь ингээд хууль хэрэгжүүлснийхэн төлөө жадамбаа би ч юм уу те эсвэл салбарын ч юм уу ингээд улс төрийн хутгаанд ороод шүүмжлэгдээд янз бүр болж болохгүй шүү дээ. Үгүй чи улс төрийн хутгаа биш л дээ. Яалтч байхгүй хөрөнгө оруулалтсан. Тэр чинь мэдээж ингээ өнөөдөр нэг хөрөнгө хийчихэл маргааш ихэд бүх юм сайн болохгүй бизнес тийм явахгүй шүү дээ. Тэнд ч хугацаа хэрэгтэй байхгүй. Гэтэл тэр хугацааг тэр эрсдлийг бол
анх тусгай зөвшөөрөл авсан хүмүүс маань бизнес төлөвөн дээр бүгдийг тооцсон. Тооцож гэрээ хийж байгаа шүү дээ. Би энэ болгоныг чаднаа. Энэ хугацаанд би энэ бүхнийг хийж чаднаа гэд гэрээ байгуулаад тусгай зөвшөөрөл авсан байгаа шүү дээ. Тэгвэл тэгээд яах ч тусгай зөвшөөрөл авсан юм. Яах гэж гэрээ байгуулсан тийм үст. Тэгээд тусгай зөвшөөрөл авсны дараа үгүй би ингээд удаагүй штэ юм орж ирэхгүй штэ би амьдрч чадахгүй штэ гэхээр энэ чинь өөр ойлголт болж байгаа. Тэгэхээр одоо саяны 21 кабелийн телевизийн төдгөлзүүлэгч одоо манай шонхор орцсон байгаа шүү дээ. Орсон байна. Тэгэхээр бид нар одоо энэ өгсөн 1 сарын чинь хугацаанд одоо та нарын хүсэж байгаа тэр хөрөнгө оруулалтыг хийгээд одоо чинь $5,000 камерыг $50,000 камераар сольжвол амжихгүй байхгүй. Тэгэхээр яах вэ? Тэгэл энэ бол хуулийн дагуу арга хэмжээ л авах. Байхгүй бол болно л гэсэн. Энэ бол хуулийн дээр ингээл бичсэн. Энийг бол би зөрчих юм эсвэл мөнх баясгалаа одоо хоёлаа найз штэ тий. Би танихыг үлдээе гэдэг ойлголт байхгүй штэ. Би ч одоо өөртөө чи найз биш дайсан л болох гэдэг юм л та. Гэхдээ одоо яах вэ? Тэгээд хуулийн юм байна. Би энийг бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Магадгүй би нэг юм одоо бардам хэлчихье. Би хууль хэрэгжүүлснийхээ төлөө энэ өөрөө том ус төр болоод би ажиллах шаардлагатай бол би маргааш ажиллах болно. Та ер нь өөр дээр хэвлэл мэдээллийн за би улс төр гэж мэдэхгүй юм. Хэвлэл мэдээллийн хүчтэй эсэргүүцэлтэй бол сая тулсан шүү дээ. Одоо дахиад тулна шүү дээ. Тулна. Одоо хэдхэн хоногийн дараа тулах нь шүү дээ тэгвэл. Тэгэхээр та тэнд бэлэн байна уу? Гэхдээ одоо бэлэн биш гэдээ би явахдаа тэртээ дөрөв би энэ салбарыг өөр авч чаднаа гэд өөрөөсөө иргэний зориг гаргаад дээрэс нь би өөрөө хүчин чармаалт гаргаад ажиллаж байгаа хүний үед надад үнээс илүү төлөвлөж байгаа энэ салбарт хийх хүсэж байгаа маш их ажил байна. Өдөр ирэх тусам би айгүй их юм хиймээр санагдчихээн. Энэ салбараа ойлгоод энэ дотор нь ороод төлөвлөгөө гаргаад явж байгаа хүний хувьд бол нэг хэлэхэд бол надад хийх айгүй их олон дүр зураг харагдаж байгаа. Тийм учраас би тэр болгоныг өөрөө л явна гэж бодчих шүү дээ. Албан тушаалаа өгч бэлэн байгаа маань тий. Тэр бол надад асуудал биш. Тэгэхээр та бол мэдээж энд бол улс төрийн томилгоогоор ирсэн хүн шүү дээ. Гэтэл нөгөө томилсон хүмүүс чинь улс төрөөс айгаад за болио жаданбана хууль мүлээ орчих гэвэл яах вэ? Дээд удирдлага энийг шийдвэд жаданба болоо те энийг ийм аргаар зохицуулаад бол тэр зохицуултыг хийгээл юм. Энэ бол харцангуй ойлголт шүү дээ. Танах чинь ерөнхий сайдын шууд тарианд байдаг лөө? Ерөнхий сайдын шууд тарианд. Би одоо бас нэг юмыг асуумаар санагдах юм. За энэ тусгай зөвшөөрөлтэй компанийг зарсан. Шилжүүлсэн тохиолдолд одоо яах вэ? Энэ хуулийн дагуу юу? Наа чи одоо яг мэрсэр гараад байна. Яг тусгай зөвшөөрөл мэрсэр гэж зөндөө гараад байгаа шүү. Тий, ерөн зүгээр одоо би бодит факт хэлж мэдэхгүй шүү дээ. Тэр тэмдээ зарчлаа гэдгийг мэдэхгүй байна. Зүгээр зохицуулах орон дээр ирж байгаа зарим нэгэн бичиг тий мэдээллүүдийг ажиглаж яхад бол одоо юу гэдэг компани ингээ нэрээ сольчлоо тий компани ингэчлээ гэд тусгай зөвшөөрөл нь хэвээрээ компани зарагдаад байдаг ийм асуудал гараад байна л да. Тэгээ энэ асуудлыг бид нар бас нэг талаас нь харж байгаа. Гэхдээ энэ дэр бол одоо энийг нэг хэлэхэд бол зохицуулт хийх ямар нэгэн боломжтой хууль эрх зүйн орчин байхгүй л да. Бид бол ерөөдөө бол хөлөнгөөс ажиглахын үед ажиглаж байгаа. Тэгтээ бол тусгай зөвшөөрлийг бол зарж болдгоо юм байна шүү дээ. Зарж болохгүй. Тэр бол хуулиар хараад. Бэлгэлж болох уу? Мэдхгүй би одоо хуулийн хараг учраас хэлж мэдэхгүй байна. Харин энэ хуулиа сайн хараасаа гэж бодож байна. За тэр контент үйлдвэрлэж байгааг бол үнэхээр дэмжиж байна. Тэр бол дотоодынхон хэрэв үнэхээр л телевиз байгуулаад сувг байгуулаад амжилттай ажлыг гэвэл өөрсдөө л 100% тэрийг дотооддоо үйлдвэрлэх ёстой байхгүй. Бид нар ингэсэн юм аа. Стратегийн 7 зорилт гэдэг би бас нэг жоохон танд ойлголт өгье гэж бодчих. Бид бас нэг өнгөрсөнд ямар цаас хийвэ гэж тий. Тэгэд өнгөрсөн хугацаанд бас өнгөрсөн удирдлагууд олон жилийн мөрөөдөл юм билээ. Хэмэл дагуулах хөрөх гэдэг бол манай салбарын бас их том өнөө тавьсан зорилт байсан. Тэгээд Японы бас компанитай хамтраа тэр техник эдийн засгийн үндэслэлийг гаргуулад дуусчаа. Тэгээд энийгээ бид стратегийн номер 1 зорилт болгож тавиад одоо бид нар бас нэр мөрийг өгч чадаагүй л л да. Уралдаан зарлж бас нэрийг олъё гэдэг. Ингээд 2015-16 онд багтаж бид нар бас үндэсний хэмжээний 2 том хэмэл дагуулах хөргөө. Нэг нь бол тандан судалгааных бай, нөгөө нь холбооных бай гэдэг ингээд айгүй том зорилт тавьсан. Энэ бол эдийн засгийн хувьд бол ерөөдөө баланслагдана. Гэхдээ баланслагдаж чадгүй энэ асар их зардал гарна гэж. Цаг хугацааны хувьд бол нийт хэмэл дагуулын холбооны хэмэл дагуулын амьдрах хугацаа бол нэг сүүлийн үеийн судалгаагаар 15-18 жил гэж статистик гарч байгаа. Тэгэхээр 15 жилдээ бол үндсэндээ бол ямар нэгэн байдлаар бол нэг баланс руугаа гарч байгаа. Өнөөдрийн техник эдийн засгийн үндэслэлийг харахад шүү дээ, тийм ээ. Энэ бол нэг хэлэхэд Монголоос энэ хэмэл дагуул зарцуулж байгаа хөрөнгө оруулалт тэгээд цаашдын өсөлтийг харж байгаа маш том эдийн засгийн том судалгаа явьж байгаа. Тэр энэ үндслэлээр бол бид нар бол нэлээд сайн харж байгаа. Хэмэл дагуул хөргөснөрөө бид олон улсад бол бид нар бол нэлээд том нэр хүнд болж байгаа. За ер нь бол мөнгөөр хэмжиж болтгоо нэг зүйл байна. Би тандан судалгаан дээр ганцхан жишээ авъя. Энэ бол хүний алтай амьд гэдэг тийм үү. Тэгвэл
зудтай газраас бид нар иргэдээ хаашаа нүүлэхэд дээрээс нь хардаг болж чадчихна. Модоо бид нар тоолж чаддаг болно. Монголын гол нь хаанаас иргээд хаанаа урсаад байгааг харж чаддаг болно гэдэг. Монгол улсаа бид нар алган дээр тавьсан юм шиг харж чаддаг болно. Одоо бол үндсэндээ бид нар тэр зүйлийг хийж байгаач мэдний авч байгаа мэдээлэл бол цаг хугацааны хувьд хоцрогдолтой мөн олон дамжсан нэвтрэл гэдээ ярих юм бол нэлээсэндээ шаардлага хангахгүй юм авч. Ингээд нэг гин жишин дээр ярихад бол маш олон давуу тал үүсэж байгаа. Энэ бол бидний нэг том зорилтойгоо тавьсан энийг засгийн газрын үндэсний хөтөлбөрөөр батлуулаад энэ ажлаа хийгээд явж байна. За хоёр дахь асуудал нь бол төрийн төвчрлөгийн үйлчлэг гэж яриад байгаа. Өнгөрсөн захим засаглал гэж аягүй их яригдчихсэн тийм. Энэ дээр бол бид нэр би бас нэг сонирхол үүднээс уулын өнгөт зураг тэгээ хараар хөвлөө тус жоох яагаад гараад ирсэн нэг юм мод байгаа. Танд харж байна уу? За энэ модны үндэс суур иш нь бол манай агентлаг. Энэ дээр бол гарчгаа салаалж байгаа мөчрүүд нь зургийг сайн татаж өгөөрэй. За. Нийт Монгол улсын хэмжээнд явуулж байгаа 85 яам агентлаг. За эндээс гарч байгаа жимс нь бол төрийн үйлчлэгээ буюу иргэдэд хүрэх бүтээгдэхүүн. За энийг өнөөдөр бид нар төрийн үйлчлэгийг хүрэхийн тулд энэ мод дурахад бидэрт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэрийг бид нар бороо гэж байгаа. За энд манлайл буюу удирдах юм хэрэгтэй. Энийг бид нар нар гэж байгаа. Энэ ерхий сайд. За энд бол агаар хэрэгтэй. Ерхий сайдгаа нар гэж. Бороо нь хий. Бороонд хөрөнгө оруулалт байхгүй. Нар нь бол манлайлт шүү дээ. Одоо энэ чинь өдөр болгон энерги дэтдэг шүү дээ. За агаар нь бол хууль эрх зүйн орчин. За ингээ мод урах хэрэгтэй тийм үү? За энэ мод урахад юу байх хэрэгтэй вэ гэхээр энэ бүтээгдэхүүнийг иргэнд хүргэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр бид агентлагийн ягаа суурьж байгаа гэхээр үндсэн болон те дид бүтц нь бол манай агентлаг байя. Өнгөрсөнд бол энэ захим засаглал дээр бол нэг хэлэхэд бүх яам агентлаг өөрийн гэсэн IT-ийн ван тустай болж өөрсөн. Өөрийн гэсэн системтэй, өөрийн орны. Тэгээ энэ хизээч хоорондоо уялдаж ажилдаггүй. Тэгээ төрийн захим үйлчлэгээ хүрэхэд энэ дээр маш хүндрэл үүсчихсэн. Энийг бид нар өнгөрсөн хугацаанд ажиллаад засгийн газрын тэмдэглэлүүдийг гаргуулаа. Одоо бид нар бүх юмыг нэг зэг дээр төвлөрүүлж байна. Үндсний дата төв ашиглаж эхэлж байна. IT паркаа хөгжүүлж байна. Тэгээ үндсэн агентлаг дээр гол суурь зангидж байгаа. Ингээд бид нар юугаар дамжуулаад бид нар төрийн үйлчлэгийг иргэнд хүргэдэг болоо, иргэний бүртгэлийг ядаж нэг цэгээс өгдөг болъё. Заавал зүй айл руу явах болъё. Хамгийн ойрхон киоскоос авдаг болъё. Гээ энэ үйлчлэгийг хийх гээд энэ бүх хөтөлбөр дээр ажиллаад энэ 4-5 сараас эхлээд бодит үр дүнд хүрэх гээд ингээд энийг шахаа явж байгаа. За энэ ажил маань хэрэгжихээр нэлээд том үр дүн энэ салбарт гарнаа. Энийгээ бид нар бол хоёр дахь том зорилттой тавьсан. Ингээд нэг явж байна. За урд дахь нь бол түрүүн та сонирхоод асууад орон нутагт өндөр үрдний хэм тэмдэг гэдэг. За энийг бол бид нар үндсэн сүлжээ манай компанидэр бол дэд бүтц гол юм явуулдаг. За хүргэлтийг бид нар сахилгын холбоо компанид хийсэн. За зарим нэг хүмүүс яагаад манай байгууллага дээр өндөр үнэтэй байна гэдэг асуудал яваад байгаа. Энэ интернет бол зөвхөн өрхөд очиж байгаа. Зөвхөн өрхөд. Байгууллагуудад очихгүй. Яагаад гэхлээр энэ дээр эдийн засгийн тооцоололттой юм л да. Байгууллагууд дээр бол хуучин байгаа тариф үнэлгээгээр явж байгаа. Хурд бол мэдээж өөр болж байгаа. Бодит хурд очиж байгаа гэсэн үг шүү дээ. Өрхтөр бол бид нар гол фокусыг хийж гэж байгаа. Яагаад тэгэхээр энэ түрүүний миний ярьдаг төрийн төвчрлөгийн үйлчлэгээ хийхэд иргэнд интернет хэрэгтэй. Интернетийг бид нар орон нутагт бол жишээлбэл тэр болгон гар утснаас авч чадахгүй. Суурин байгаа газар гэрээсээ авах боломжийг бүрдүүлэх үднээс сайлаа бэлтгэр саваа бэлт гэж ярьдаг шүү дээ. Тэр суурийг нь хийж өгөхгүй бид нар бол өрхөд рүүгээ маш хямдтай Улаанбаатарт энэ үнээр бол энэ интернетийг өгөөд эхэлсэн. Аль аймагуудад төгсөн? Бүх аймагт очиж байгаа. Хэд гадаас бүх сумдад очиж байгаа юу? Сум бол өрхөд бол арай очих болоогүй байна. Холбооныхоо зөвхөн цэг дээр л авч байгаа шүү дээ. За юу гэдэг нь бор өндөрч гэдэг юм уу, бэрхч гэдэг юм уу те. Төвлөрсөн уул урхаатай дид бүтцтэй сумдууд хувьд бол очиж байгаа. Аймгийн төвүүд дээр бол холбооныхоо шугамар дамжуулаад одоо гэрээ утас өгдөг шүү дээ те. Тэрийг интернет холбоод бол гэрээ байгуулад авч байгаа. Тэгээ энэ бол 512 мегабайтыг бол одоо үндсэндээ 17,400 төгрөгөөр авч байгаа. Энэ бол бодиттой үн, бодиттой хурд. Энийг бол бид амлаж өгч байгаа. Магадгүй энэ дээр асуудал байгаа, гомдол байх юм бол манай агентлаг руу шууд холбогдож болно. Манай агентлаг руу яг холбогдтыг. 33 081 гэдэг утас байгаа л да. Тэр утас руу ярьж болно. Тэгэл захын лавлагаас асуухт хэлээл өгнө шүү дээ. 1109 руу ярихад захлын холбооны лавлага байгаа. Манай агентлаг утас хэлээл өгнө. Би өнөөдөр тантай ярилцлаганд орно гэхээр хүмүүс засгийн газрын энэ шийдвэр хэрэгжихгүй байна. Өндөр хурдны үн хэмд интернет ирэхгүй байна гэж асуугаад өгч гэдэг байгаа байхгүй. Гэтэл та энийг өөрөө сонсоогүй явж байгаа болохоор танаахан лөө энийг бид сонсож байгаа шүү. 11 төв дээр байнга ирдээ. Бид нар 11 төвийн засгийн газрын яам агентлагтай холбоотой бүх санал гомдлыг тэрүүгээр авдаг.
Тэгээ үндсэндээ бол манай агентлагтай холбоотой бүх мэдээлүүд ирдэг. Хаанаас, хэн, хэдэн цагт, ямар утсаар холбогдов, фэйсбүүкээр үү, имэйлээр үү, тийм ээ, твиттерээр үү гэд бүх нөхцөл нь бүрдсэн явж байгаа. Тийм учраас бид нар бол энийг өдөр болгон авч байгаа. Одоогийн байдлаар бол энэ 7 хоногт ямар нэгэн байдлаар ирсэн гомдол байхгүй. Тэгэхээр магадгүй надад асуусан хүн чинь жоох эргэлзээтэй ч юм эсвэл өөрөө гэрээ хийгөөч бас болно. Хэрвээ гэрээ хийцэн бодиттой төрийн албаа гэж тийм юм байгаа бол бас эргээд 11 11 төвд хэлж болно нэр утастайгаа. Бид нар дорн шалгаад энэ асуудлыг шийднэ. Энэ дээр бол нэг плануугаад ч юм уу удлаа яриад ямар шаардлага байхгүй бодиттой юм байна. За үзэгч сүртэй телевиз сонсогч сүртэй радио гэдээ бас нэг том зорилт явж байгаа. Энэ бол өнгөрсөн хугацаанд тендерын зарлагдаад нэг дэлхийн нийт нэг 2015 он тон систем шилжигтэй холбогдуулаад үндсэндээ гол фокус маань тийшээ явж байна. За энэ дээр бол бас нэг яг л энэ телевизүүдийн эгийн салбарын бол нэлээд чухал асуудал. Өнөөдөр бид нар бас дэлхийд гарья гэж байгаа бол тэ нэвтрүүлгээр цаашдаа бас олон улсад өрсөлдөх чадвартай байя гэж байгаа бол энэ рүү шилжихээс өөр аргагүй. Гэхдээ Монгол бол энийг нэлээд эрчимтэй хийж байгаа учраас олон улсын цахилгаан холбооны байгууллага бол Монголыг бас нэлээд сайн анхаарч харж байгаа. Монгол улс яаж шилжих нь гэдэг. Япон бол сая 12 онд шилжиж бүрэн дууссан. Тэгээ Монголын хувьд бол энийг хосолсон байдлаар ямарчсан хийн. Тэгээ 14 оны 7 сарын 31-нд бол эхний станцууд ажиллаад эхэлнэ. Хосолсон байдлаар гэдэг нь тоон болон аналог гэдэг хоёр системээр цацаад за ингээд цаг хугацааныхаа явцад заасан хугацаанд бол бүрэн шилжиж дуусчих. Жишээлбэл Солонгос ингээд 21 инчтэй байлаа гэдэг ингээд өдөр өдрөөр нэг нэгээр багасараад тодорхой хугацаанд өрхөд нэг цэг болоод шилжиж исэн байгаа. Тэгээ энэ бол хүмүүс эдийн засгийн баталгаатай холбоотой тий. Учираас бол энэ техникийн бас шинжилгээ асуудал байгаа учраас энэ дээр бас нэлээд түлхүү анхаарч бас гол фокусыг ийш хандуулад явж байна. За нэлээд чухал асуудал дараагийн асуудал нь оюуны бүтээмжтэй өндөр цалинтай ажлын байр гэдээ бид нар нэлээд том зорилт тавиад явж байгаа. За үндсэндээ бол бас манай салбарын энэ хүний нөөцийн асуудал өнөөдөр бас нэг номер 50-тай явах цаг нь болчихжээ. Бид нар бол нэг хэлэхэд мэдээллийн технологийн салбар дээр хөгжиж гинүг нь аваад үзэхээр зарим нэгэн талаараа бол бас нэг хэлэхэд айгүй өндөр түвшинтэй. Тэр дундаа гар утас эрхлэгчдийн дүнгээр бол өнөөдөр 3,313,781 хүн гар утас эргэлж штэ. Монголд уу? Монголд. Өө за. Энэ юу илэрхийлж байна вэ? Хүнийхээ тооноос даваад. Нэг хүн нэгээс 2 утастай, зарим нь 3 утастай байна гэсэн үг шүү дээ. Энэ бол хүнийхээ тооноос үжээ давцсан. Тэгээ энэ үзүүлэлтээр ярих юм бол маш өндөр. Гэтэл програм хангамж гэдэг юм уу те. Монголчууд хүнийхээ тооноос давсан юм нэг мал байсан. Одоо гар утас болсон шүү дээ. Дээрээс нь одоо гэдэг Монгол контент ч гэдэг юм уу те. Энэгээр ярих юм бол манайд бас үнэхээр дутагдaltaй талууд маш их байна. Бид энэ дээр анхаарахгүй болохгүй байна. Энэ бэлтгэж гаргаж байгаа хүний нөөцөөр бид нар дахин сургалт явуулах, олон улсын сертификат амруулах, цаашдаа Монгол контент үйлдвэрлэлийг энэ инженеруудыг бэлтмээр байна. Энэ бол манай салбарын бас өмнөд тавьж байгаа том зорилт болж байна. Тэгэхин тулд бид нар нэг үгэлгээд бид нар IT парк дээр бид нар Google House хийж чадахгүй те. Google Silicon Valley-г хийж чадахгүй. Гэхдээ бид нар Silicon House хийж. Тэгээ Silicon House хийгээд ирэхээр бид нар за хөрөнгө оруулалт хийгээд тэр техник тоног төхөөрөмжөнд тоногдолчоо. Гэтэл энэ дотор ажиллах хүн байна нөхөд доотлын цалин 3 саяг өгөхгүй бол үндсэндээ бол ажиллахгүй. Бид нар ямар ч инженерийг ажилуулж чадахгүй. Тэгэхин тулд бид нарт ингээд сайн болсон хүчин бэлтгэх хэрэгтэй. Энэ цалин өгдөг болмоор бүтээгдэхүүн гаргадаг болмоор. Манай IT-ийн сайн мэрэгчлэлтэнгүүч ер нь гадаадд л ажилт юм байна шүү дээ. Ер нь бол нэг үлгэх тийм. Гэхдээ дотоодод бас сайн хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийг одоо анхны салбарын гавьяа төрсөн тий. Төрсөн. Тэгээ бид нар энэ цаашдаа энэ салбарынхаа хүмүүсийг өшөө их дэмжиж, өшөө өндөр түвшинд аваачмаар байна. Энийг би ганцхан шигээр юу гэж хэлэх гээд байгаа нөгөө 3,313,781 гар утас хэрэглэгч байна шүү дээ. Энэ хүмүүс чинь магадгүй тодорхой хувь нь одоо утас нь бол үндсэндээ хэрэглээ болсон. Интернет имэйл уншиж байна, жирэгч байна, фэйсбүүкэндээ зураг оруулж байна, үндсэндээ бодит хэрэглээ болж эхэлж шүү дээ. Тэгээ энэ чинь юу гэлээд вэ нөхөр яриа гэхээсээ илүү одоо дата ашигладаг болж эхэлж байна. Тэгээ энэ дата чинь эргээд одоогоос 5 жилийн өмнө бол 95% яриа 5% дата байсан бол одоо энэ байр суурь солигдох гэдэг шүү дээ. Дата нь 95 яриа нь 5%. Магадгүй ярихач болж шүү дээ. Viber-т ч болчих чинь тийм. Энэ тохиолдолд бид нар бол одоо Монгол контентыг үйлдвэрлэдэг, энэ дээр ажилтдаг эдийн засгаа ингэж хөгжүүлдэг болоно. Бид нар хэцтэйг бол хаалттай гэдэг яриад идэг шүү дээ. Гэтэл энэний цааталтаа аюул том эдийн засаг явж байгаа. Нөгөө Facebook, YouTube те одоо юу гэдэг энэ явхад төлөх тэр их мөнгийг тэр бум хүн чинь дотоодынхаа зах зээлд эргүүлэхэд бол аюул том хөрөнгө оруулалт болж байгаа. Тэгэхээр эргээд бид нар энийг бол бодит хөрөнгө оруулалт гэж хараад энэ салбар дээр бол хүний нөөцийг бэлтгэх нь бол бидний өмнө тавих аюул том зорилт юм аа. Ойрын хугацааных. Бид бол 4 жилдээ хийгдэж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бол энэ зорилтоо бол одоо үе шатаагаар тавиад эхэлсэн. Энэ дээр бол гол анхаарлыг хандуулж фокус болгож ажиллаж байна. Яг энэ дээр чиглэсэн бодит хөдөлთა ажлууд удахгүй зарлагдаад явна. Тэгээд энэ болгоныг бол цаг хугацааны явцад харагдаад явах учраас би энэ дээр
ерхий ойлголттой өгчий гэж бодож байна. За тэгээ дараачих нь бол одоо миний түрүүнд яриан дундаа яриад өнгөрчлөлтөө дэлхийн стандартын бүтээгдэхүүн гэнэ. Одоо бид нар бол бидний хийж байгаа аппликейшн бидний гар утсан зориулаад хийгээд байгаа зүйл маань стандарт шаардлага хангадаг. Монголдо төдийгүй дэлхийд худалдаалагддаг болох хэрэгтэй. Тэ ийшээ бол бид нар бас том хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Инхийн тулд агентлагыг дахиад бодлого гаргах хэрэгтэй. Мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар бол тендер зарлж тендер шалгуулдаг агентлаг биш ээ. Одоо бол бид цаас үйлдвэрлэдэг, цаас гаргадаг, бодлого зангиддаг газар болох хэрэгтэй. Худалдаа авах ажиллагааны газар тэрийг хийх хэрэгтэй. Тэгээ энэгээр бол бид нар энэ асуудал руугаа нэлээд түлхүү ажлыг анхаарлыг хандуулж байна. Энэ рүүгээ ч гэсэн цаашдаа гол анхаарлыг хандуулж ажиллаж байна. За хамгийн сүүлийнх 7 дахь шуудангийн шинжил. Өнөөдөр бол манай шуудан бол сонин түгээдэг амир шүү дээ. Болсон байгууллага шүү дээ. Нэг үгэлч гэдэг. Энэ өөрөө юу хэлээд байна вэхээр одоо захаа бичдэг хүн байхгүй болсон. Захаа гэдэг бол символ болж өөрсөн шүү дээ. Нэг өөрөөр зогсон байдалд арайч орж байгаа. Жир нь хэрэг юм. Цөөхөн. Энийг бол хувийн маш том компаниуд олон улсын нийцж чинь дотоодд бол цөөхөн болж өөрсөн. Үнээр бодит байдал дээр бол араа авч ингэрээ нөхөд явж байгаа. Тэгэхээр бид энэ шуудангийн салбар дээр том шинжилгүүдийг одоо хийх цаг нь болсон. Тэхийн тулд бид нар одоо юу гэдэг нь шуудангийн хайрцаг гэдэг бол олон улсын түвшинд арай өөр түвшинд очсон. Энэ түвшингээр нь явъя те. Дахиад гадагшаа гардаг илгээмжийг бид нар арай өөрчлөе гэдэг. Ингээд энэ шуудангийн шинжилгээ асуудал маань бас бодиттой зүйлүүд болж байна. Зип кодтой болж шууд өгч байна. Тийм. Тэгэхээр хизээ бид нар ийм зип кодтой болох бол цаг хугацааны хувьд бол бид нар нэлээд шахаж байна. Бидрээ шалтгаалж байгаа ажил бас байна. Гэхдээ энэ шуудангийн шинжилтээр бол эхний хөрөнгө оруулалт хийх асуудал нь нэлээд сайн бүрдсэн явж байгаа. Бараг 6-7 жилийн өмнө би сайхан бэлэг даргатай ярьслага хийгээд сууж байхад бас яг энэ бүхнийг ярьдаг л байсан байхгүй. Яг наа чи ийм зүйл рүү орж байгаа. Одоо таны нэг хаягжилтын асуудал яваад байгаа байхгүй. Хаягжилт бол цаг хугацааны явцад бол ойрын хугацаанд хийгдэх бах. Нэлээд ажлын сайн явж байгаа юм л. Бид бол энийг шуудан дээр яг би зүгээр жижиг нууцаа задлжээ. Тэрний юу хэлээд байна вэ гэхээр дугаар хорооны байран дээр смарт бокс гэж нэрлэж байгаа. Маш олон илгээмжийн төрлөөс хамаарсан шуудангийн том илгээмжийн янз бүрийн төрөлтэй смарт боксууд байж байгаа. Таны гар утсанд код ирж байгаа. За мөнх хэсгэлэн танаа танд дугаар хорооны шуудангийн харьц смарт бокс тим кодоор төдөн номер илгээмж ирлээ. Цэг. Та тэргээ очиод кодоо ингүүд онгооч. Юм авлаа. Бүх нийтийн хэрэглээний хайрцаг оруулж байгаа. Энэ бол эхний ээлжинд нөгөө хаягжуулалт маань дугаараар л код очих нь. Тий, хаягжуулалт маань гүйц шийдэгдээгүй байгаа нөхцөлд бол хамгийн богино хугацаанд ашиглалтанд орж байгаа шинжилгээний асуудал мөн болж орж байгаа. Тийм байна. Маш хэлбэр. Нэг өөрөлдөл та шуудангийн хайрцаггүй гэж болно. Таны хаяг тодорхойгүй гэж болно тий. Гэхдээ таны гар утас байна. Одоо нэг логистик явж байгаа байхгүй. Арангаагаас хүүхдтэй ааруул өхийн тулд заавал замын машин тэгээд юунд мэддэхгүй үнтэй хагаад гар утсын шуудан дээр нь мангар томоор бичээд уцтаад тэр вокзалаас очиж авах биш. Монгол шуудангийн салбарт өглөө Монгол шуудангийн салбар хүүхдийг нь хамгийн ойрхон амьдарч байгаа оюутны байрны шуудангийн харьцагт хийлээ мессежээр код нэрлээ очиод харуулж авч. Машингийн нэр ийм лог руу орж цаашлаа сонирч бас ийм хөл рүү орч. Нэг өрөөлөл иргэн мөнх баясгалангийн захиалсан сонин дугаар хорооны тим хайрцагт байна та очиод ав. Заавал шуудангийн харьцагтай үеж сонь захиалах хэрэггүй болно гэсэн. Ийм зүйл рүү ингээд зөвхөн кодууд нь өөр юм байна. Кодууд нь зүгээр гар утсаар л ирчихэж шүү дээ тухайн үед. Ингээд энийг ингээд бодит байдлаар ашиглах ингээд хэлбэрлүү ингээд ажиллаад явж байгаа маа. Тэгээ ингээд явхлаар бид нар чи ажлууд их байгаа зү. Дан ганц сэтгэгдэл биш, дан ганц телевиз биш. Бид нар чинь бидний хувьд энэ салбарын асуудал айгүй өргөн. Энэ салбар дээр бол телевизийн сэтгэгдлийн асуудал бол нэг л хэсэг нь. Энэ бол нэг л хэсэг. Бид нар тэр шийдэх маш олон асуудал дээр овоорцсон. Энэ шийдэл гол суурь нь болсон хэвлэл мэдээллийг өвчрөө олохгүйгээр энэ бүхнийг хийхэд хүнд шүү дээ. Би бол өвчрөө олоод явж байгаа гэж харж байгаа шүү дээ. Яагаад өдий хүртэл харин би харин танаас асуумаар санагд. Яагаад өдий хүртлийн зохицуулт хийгдээгүй? Яагаад ингэж дур зоргоороо энэ бол эрхчлөөгөөд яваад ирсэн. Тэг яагаад хүний эрхийг өдий хүртэлтэй хүний эрхийн комисс яагаад энэ дээр ажилтдаггүй байсан гэдэг надад асуулт бол өөр ирэхгүй төрчлөлөө л да. Тэр их дайралт авч хагаад. Гэхдээ яагаад гэвэл тэр үед энэ хүний эрхийн тухай ярьдгүй байсан. Яг 2000 онд хингуй нэмдэржгой хөрхийн хууль зүйн сайд болоод энэ хоёр ерөнхий сайд болоход бас яг хүний эрх ярьж байгаа баахан сонинуудыг хаасан л та. Тэгэл нөгөө хагас нүцгүүгээ гаргаж боох гэдэг бол нөгөө дараагийн асуудал шүү дээ. Зохицуулах наан тийм ээ. Энэ зүйлүүдийг та нар хийгээд өгчөөч тий. Энэ хүний эрхийг ингээд зохицуулчихаа. Харин зохицуулахгүй юм таны юу бичих те дотроо юу гарах бол таны асуудал шүү. Энэ биднэрт орох хэрэг байхгүй. Тэр дундаа манай агентлаг бол.
Манай салбарыг хамгийн их зочирдуулсан сайтын асуудал байсан, телевизүүд байсан. Дээрээс нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль гэж амар хууль их хурал руу орж ирээд ерөнхийлөгч өөрөө татаад болилцсон байхгүй. Тэгээд яг энэ бүхэн чинь давхцаад хэвлэл мэдээлэл рүү та нар бол энэ засгийн газар маш өргөн боромтол байсан. Зохион байгуулалттай юм шиг л харагдсан л да. Зохион байгуулалт тэр чинь нэг намал явж байгаа, бодлого тийм явж байгаа юм. Яг зохицуулт нь араараасаа хийгдэхээр тэр нэг л зохион байгуулалттай болж харагдсан. Гэхдээ энд нэг зүйл байгаа шүү дээ. Хэрвээ бид энэ бүх зүйлийг үл тоогоод зүгээр тайван сайхан байё 4 жил те тайван байж байгаа дараагийн амьдралаа бодъё гэх юм бол дугуй суугаад иж болох л байх л та. Өрөөндөө очиод дугуй суугаад мэлээ шалгачаал сонингоо уншичаал те наагурч юу вэ яаж ин хичээд яваад иж байна. Ер нь бол тэгтээ бид дуугүй суусан баг бас зүгээр шүү зарим хувийн хвшлүүдийг бол энэ салбар дээр бол тийм биш. Одоо бид бол энд жохон ч гэсэн зохицуултыг хийх хэрэгтэй. Хийх цаг нь болцсон. Энэ олон телевиз, энэ олон сонин, энэ олон сайттай байгаа тий. Тэгэд нийгмийг хаашин авч мэдхээр нөхцөлд байгаа энэ нөхцөлд бол зохицуулт бол хэрэгтэй. Энийг бол яалч өөрийгөөсөө сонголт баг. Тэгэхээр яг хэвдээ олон телевиз, олон сонин, олон сайт байжлаг. Би бол тэгж л бод тий байжлаг. Ягаад гэвэл сонголт ерөөсөө үзэгчдийн гартлаа. Тий. Би бол тэр хэлж байгаа шүү. Энэ дээр өөрөө юу үзэхээр тоовол чухал биш. 100 ч үж бол. Та чинь ингээд тоо яриа айлгаад байгаа юм шиг. Тоовол чухал биш. Амар олон телевиз, амар олон юм байна. Энэ харин энэ олон зүйл дээр чинь зохицуулт гэдэг нь зөв голдрлоор та нар нэг нэгээр явцгаагаарай л гэдэг зохицуултыг хийж өгөх гэдэг шүү дээ. Тэгээд тавьж байгаа стандарт чи амар стандарт тавих гэдэг байгаа байхгүй. Анхнаасаа тийм стандарт байсан л юм байлээ шүү дээ. Тэгээд тэрийг нь яваал орцсон юм. Тэрийг нь үнслэл гэрэл хийсэн байлээ шүү дээ. Тэгээд тэрийг нь мэдсээр үж гэрээ хийж, тэрийг нь мэдсээр үж тусгай шуурл авчаад одоо гэрээгээ шалгах гэхээр та нар өстой дүүл алдсан гэдэг ингэж болохгүй шүү дээ. Тэгхийн бол та нар бас тэр гэрээ мэрийг эргэж харах л ёстой байхгүй яа. Бид харж өмнөх засгийн газрын үед хийжсэн. Одоо бид 12 жил нэг нам төрийг дангаараа бид нар бол нэг хэлэхэд тусгай шуурлыг бүгдийн зогсоогоод энэ журмыг эргэж харж шүү дээ одоо. Ажиллаж байна. Энэ үнэхээр зөв байсан юм. Бүгдийн зогсоож байгаа юм уу те? Зогсооцсон шүү дээ. Нэг ч зөвшөөрөл олгохдохгүй. Одоо ер нь телевизийн зөвшөөрөл мөд өгөхгүй гэж үнэн үү? Өгөхгүй. Үндсэндээ бол бид бүх асуудлаа цаасан дээр бодиттой болгож те дараагийн асуудал маань яаж болох вэ гэдэг шийдсийн дараа л энэ асуудал орохоос бидний зохицуулгын хийх ажил чинь тусгай шуурлах биш шүү дээ. За би танд нэг бичлэг бэлдсэн байгаа. Тэр бичлэгийг өгөөд хоёлаа яриагаа үргэлжлүүлэх үү. За бичлэгээ өгөөрэй. 57 дахь санал мэдээлэл харилцаа холбооны салбарын технологи судалгаа хөгжлийн төв байгуулах 1 тэрбум төгрөг нэмэх. Асуулт байна уу? Төрийн байгууллага нэмж барих гээд байгаа юм уу? Би асууя. За, би анх удаа асууж байна. Төсвийн байгууллага нэмэх гээд байгаа юм уу? Төсвийн байгууллага юм уу? Хувийн байгууллага юм уу? Хаанаас цалингаа авах вэ? Шинжлэх ухааны байгууллага юм уу? Цалин цуух нь хаана байгаа? Байшин барих юм уу гэж зөндөө олон асуулт байна л да. Энэ бол төрийн байгууллага л да. Одоо байгаа бүтцдээрээ суурлаад түүн дээр хөрөнгө оруулалт хийгээл нэмээд явах асуудал байна. Төрийн байгууллага нэмэх шийдвэрийг бид нар гаргах юм уу те? Төрийн байгууллагын тоог нэмэх шийдвэрийг тоо нэмэхгүй. IT паркал хөгжүүлэх асуудлыг яриад байгаа юм л да бид нар. Тэгвэл ийм текстээр явахгүй шүү дээ. Энд чинь шинэ байгууллага байгуулах тухай шийдвэр болох гэдэг шүү дээ. Ойлгомжгүй юм ярих, ойлгомжгүй томьёол бичих тэгээд буруу наадхаа татсан дээр чинь. Ажлын хэсгүүд татаад авчуул яасан бэ? Юу ихээч ойлгохгүй, ажлаа мэдэхгүй улсуудад татах юм уу? Эрдэнэт. Тэгээ шууд татагдал дуусах уу? Үгүй бол 2 дугаар хэлцүүлгээ эх 7 хоног руу шилжүүлсэн үг. За тэр хэрэггүй л дээ. За татчих. За 58 санд хураалтаа ойлоо. Яагаад гэвэл энэ сан За. Энэ бол төсөв хилцэж байгаа үед болсон бичлэг. Чинь ажиллаа аваад бараг сар орчим л болж ирсэн. Тэгээд яг миний ярьжсэн төлөвлөгөөний асуудал байхгүй. Энэ асуудлаа ярьц. Тэгээд тийчээс яг нэг хэлэхэд бол танхимруу ороод их боломжтой юм байл шүү дээ. Тэгээ өөдөөс яг ингээд нэг ултарч бас мэрэгжлийн хүнтэй. Тэгээ талд гэж тулгаал асууц. Яг эргээ харахад бол бид нар байгуулах гэдэг хуулийн үгэн дээр л ойлголтон дээр тэрийг тухайд анзаардаггүй. Тэгээл нөгөө сандарцсан. Тэр бом төгрөг. Тэр бом төгрөгийг бол үндсэндээ асуусан. Тэгээд яг нэг хэлэхэд тэрэн дээр бол нэлээд шийтгэл хүртсэн шүү дээ. Олон нийтээс ч шүүмжлсэн авсан. Тэгээд салбар дээрч бас шүүмжлүүлсэн. Ас ерөнхий сайдаас сайн банк авсан. Ер нь бол яг эндээс харахад бол энэ салбараа
сайн мэддэг, тэ ямаа сайн мэддэг байхгүй бол энэ ч байтугай асуудал эрсдэл тулгарнаа. Тэр чи салбарыг алж мэдэн шүү жадан бал гэсэн айгуу том сургамж байсан л да. Тэгээ нэг үгэлэхэд бол одоо өстой миний буруутай үйл ажиллагаа нөгөө салбараач дөнгөж танилцчихсэн шууд орж исэн. Тэгэл ороод явцсан. Гинтл ажил дээр сууж исэн. Аливаа таны асуудал орох гэдэг нь бушуу өрөөд ирсэн. Бага эдэн заасан хамгаалалтсан очицтэл өдөөс тавгаал асууц тэгэл. Уул нь айгуу сайн явж исэн байхгүй асуудлууд маань батлагдаал явж байгаа. Яг тэр нөгөө инновацийн сан дээрэс нь энэ IT парк дээрх байгуулах гэдэг энэ асуудал дээр бол хуулийн зөрчилдөөнд орсон л доо. Тэгээ яг энэ хуулийн зөрчилдөөнд ороод энэ дээрээ бол яста тасг зэрэгээс аваад унсан. Тэгээ энэ дээр бол хангалттай шүүмжлэлийг авсан. Тэр бом төгрөг төсөөсөө асуулна гэдэг чинь амар том зүйл шүү дээ. Яг үндсэндээ бол одоо би тэр шархаа нөхөх гэж те эргээд нөгөө төлөвлөсөн ажлаа явуулах гэж одоо шар махтагаа хатна гэдэг л юм болж байна. За нэгдүгээр ямар ч байсан 90 онд нэг бодит ямар ч байсан ийм зүйл гаргахгүй тулд хичээж штэ. Одоо нэг нөгөөлөхөд бол тийм л зүйл болж байна. Олон нийтийн шүүмжлэл амар байсан уу? Амар байсан. Ямар сандаа би тэрнээс ч бас Твиттерээс гарсан штэ. Бараг 50 онд чадахгүй нөгөө айгүй их буруутай юм хийцэн. Тэгээ дээрээс нөгөө айгүй их нөгөө олон шүүмжлэлтэй. Тэгээ дээрээс нь чи ястай мэрэгжлийн бас бараг л эндээс зайлмайл гэдэг ингээд сүулдэ ингээд хүн чинь стресс нөгөө сүл депресс болд юм уу одоо тэгээ сүулдэ за ерөөсө хэсэгтэй энэ салбарт би бодиттой ажлыг хийж үр дүн гаргахлаа ямар нэгэн байдлаар те энд тэндээс дайрлж халтан өртгөхгүйгээр зөвхөн өмнөхөө харж ажиллах хэрэгтэй байна гэдэг байр суурьнд хүрээд хэсэг хугацаанд бол Твиттерс гарах зөв юм байна гэдэг. Тэгээ Твиттерс зогтсон юм. Зогтов шүү дээ. Хэсэг хугацаанд тэр юунаас гарсан. Гэхдээ яг над шиг одоо яг цаг наргүй ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол Твиттер бас жоохон донтоод эхлүүл тэрэнд нөгөө шалгамаар санагдаал те хуралдаар үзмээр санагдаал хэцүү юм биш билээ шүү дээ. Энэ Твиттер ч юмс их донтуулдаг 160 тэмдэгтийн солиорл болох юм шиг байна. Гэхдээ нэг хурлын дарга ерөнхий сайд одоо энэ сайд нар ч ингээл донтоолох юм шүү дээ. Тэр хүмүүс солгоо зөвгөж эргэж шүү дээ. Тэр хүмүүсийн хувьд бол харж байгаа онцгой бас өөрлөг байх л та. Мэдээж дараа нь магадгүй тийм донд сонгогчд нь явж байгаа. Өөрийг нь зөвөр таниулах тий цааш мэдээлэх хүмүүс байж байгаа. Тийм нь бол улс төр утгаараа бол бас өөр өнцөг шүү дээ. Тэд нар зүгээр л ажиллаа хийгээд сурцсан юм шүү тий. Ингээд үү? Тий. Ингээд ажиллаа хийж байгаа л ингээд юм авчаал тэгэл. Үзэл бодлоо хуваалцдаг хүмүүс байна шүү дээ. Яг юу бодож байгаа шууд илэрхийлдэг. Магадгүй шууд тэрийг Твиттерээс тий хүмүүсийн реакцаас өөрөөсөө бас дүгндэг хүмүүс байна тий. Би энийг хийж болохгүй юм байна. Энийг хийж болох юм байна. Энэ зөв энэ буруу гэдгийг хийдэг хүмүүс байна. Магадгүй бас ууцсандаа ч юм уу жиргэж байгаа хүмүүс ч байгаа. Гэхдээ ихэнх нь бол нэлээд сайн тийм нийгэмд жоохон тийм идэвхтэй хүмүүс норд юм болов уу гэж ойлгосон шүү дээ. Нөгөө юм их хуваалцдаг, сонсдог, тэ илүү харж чаддаг, тэ. Энэ дүрм зөрчлөө гэж зургийг аваад хийчих чаддаг, тэ. Нэг жоохон мэдрэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэр хүмүүс илүү Твиттерт бас орж илүү үзэл бодлоо хуваалцдаг. Одоо тэр жоохон нэг дээр үед элит хэсэг гэж ярьдаг байсан. Энэ нөгөө ном уншдаг хэсэг гэж нөгөө хүүхэд байхад ярьдаг байсан шиг. Одоо Твиттерч тэгээд нэг тустай өөр ертөнц үүсчлээ л тэ. Тэр бол цааш төвшөөч гүнзгийрэх байх л та. Яг тэ нөгөө мэрэгжил таавал бас итгэвтэй нүцтэй тийм. Би бол итгэвтэй нэлгүй яг. Над олон нийтийн санаа бодол маш чухал юм чинь. Миний бодлоор Твиттер ертөнцийн зүгээр нийгмийн гарал үүсэл, давхраг, ажил мэргэжил, боловсрол хамаарахгүйгээр хоорондоо ярилцаж чадж байгаа л давуу л да. Тийм ээ. Одоо чинь зөвхөн эдийн засгаар жиргдэг хүн биш. Ярихад бид нар бол хэцүү шүү дээ. Бас хөдөө явж ярихгүй зүгээр энэгээрээ л ярьчихж байгаа нь. Зөвхөн эдийн засгаар жиргдэг хүн байна тийм. Зөвхөн хайр дурлалчдаг ч хүн байх шиг те их сонин шүлэг бичдэг хүн байна те гоё зураг оруулдаг эсвэл бүр амьдралаа бичдэг хүн байна те ямар хоол иж идэхөөч гэж байгаа шиг те тэгээд өөр ертөнц юм билээ шүү дээ тэгээд надад бол Твиттер их таалагдчихаа гэхдээ би тодорхой хугацааны дараа аягаа сэргэнэ одоо тэр бом төгрөг хасуулсан шокноос гарах хэрэгтэйс буцаад ингээд Твиттер л ороод ирэхгүй сайн үү найзуудаа тий яг хөө тэгээд тэрнээсээ гарсан тэгээд ер нь бол шүүмжлэл гэдэг чинь хүнд ерөөс илүүддэг байхгүй. Ер нь цаашдаа ч гэсэн шүүмжлүүлэх л байх. Тэгээд сайнч харин зөв зүйл дээр маань шүүмжлээсэй л гэж боддتي. Юу гэдэг хувийн эрхт маань битээ ороосоо тий. Зөв зүйл дээр шүүмжлээж чадамбаа эн чин буруу байна. Энийгээ засаарай гэвэл надад бол их л тийм таатай санагдана л да. Тэгээд ганц нэг хүмүүсийг Твиттерчдээс дуудаж уулзж яасан. Тэгээд уулзаад яг яамаар ингээд бас тэгэд хилдгүүл юм билээ шүү дээ. Тэгсэн мөртлөө уцаараа болохоор амар юм хичээд идэг. Тэг дуудаад яг энэ яа тийм тэгээд чамд ямар санаа байгаа гэхээр ингээд дуурахгүй байдаг хүмүүсс байдаг юм билээ. Тэгээд бас жоо эргэлцсэн. Тэгээд харцсангуу би яг төвний олог болох л та. Та хэдэн онд орчилсан намд хэлсэн? Би яг элсэн түүх маань бол 2002 онд.
Оюутан болчоо сонгоны хайрхан дүүрэгт. Чингис хосод манай хичээлийн байр өгдөг гэсэн. Тэгээд сонгоны хайрхан дүүргийн нам дээр очиж элсэж ирсэн. Яг батлах аваад баталгаац нь болохоор 2006 онд. Намын аппарат руу орж ирсэн. Аппарат руу орсон 8 онд шүү дээ. 8 оны 12 сард. 12 сарын 3-нд орж ирсэн. Хин ер нь аппарат руу таныг хөтөлж оруулсан. За ярил сонирхолтой төгөлтэй. Алтан хувийг даргын дүүн намайг сайн мэддэг. Хүүхд манай саманд сурдаг, явдаг байсан. Тэгээд нэг өдөр би чинь тухайн үед бас глобал өдөртөх цаанд байж байгаа сонгуулийн дараа нохоо оргийн нэвтрүүлэг хөтөлж мөтлөөд явдаг гэсэн. Тэгжсэн чинь нэг өдөр чи намын ажил сонирх уу? Чамайг би бас энийг хийж чадах юм шиг надад итгэл төрөөд энэ чинь үзээд алдаач гэдэг. Тэгээд 2008 оны 12 сард ч. Тэгээд алтан үед арахтаа уулзаад. Тэгээд надад хэлжсэн юм л та. Энэ их том ажиллаа. Чамайг энэ ажлыг авахд бол аягүй шөмжтэй тулгарнаа. Тэ? Улс төрийн бодлогын хэлцэг гэдэг бол аягүй том. Гэхдээ чи бол бодлого хийхгүй. Бодлого гэдгийг бол юу гэдэг нь одоо гүйцэтгэх зөвлөл тэ. Ардчил намын удирдах зөвлөл хийнэ. Үндэсний зөвлөлтөөрөө хийнэ. Чи бол бодлогыг аягүй сайн хэрэгжүүлнэ. Гингүүт надад ус жоох итгэл төрөө. Тэгээ би ч одоо нэг өнөөдрийг хүртэл өөртөө итгэж эсвэл ээжээгээ сонсдог ийм л нэг философитой явсан юм чинь тэгэл өөртөө итгэл замарсан ажиллаад үзье. Тэгэл анх сэрүүлэг сан дээр 6 настай жадан баг л бичүүлэл памперстай өгч бичүүлэл бас тэгэл тий устрын бас энэ юуны намын ажлыг эхэлжсэн шүү дээ. Тэгтээ яг 4 жил чатгаараа л ажилласан. Ямар ч байсан нэг хүний нүр улаалахгүй бас удирдгуудынхаа итгэлийг алдахгүй сайн ажил хийгээд чадах чинь нэгээрээ л хичээж ажилласан. Гэхдээ намын ажил гэдэг бол юу гэдэг хий хоосон цээжэд дэлдэж энэ тэнд очиж ус төргийг эхлэхгүй шүү дээ. Яг намрын аппаратад ажиллаж байгаа юм бол нэг үлгэд намынхаа үүдний төвийг засах хогтой байгаа хэсгийг арилгахаас л эхэлт юм л да. Ингэж ижил энэ бол ажил болдог. Тэгээд 4 жилд бол чатгаараа ажилласан бахаа л гэж боддог. Таныг сайхан бэлгийн хүн гэж ярьдیں۔ Би одоо хүний хүн гэдэг ойлголтыг улс төрд явсны үед жоохон ойлгож байгаа. Гэхдээ нэг үйлхэд бол би одоо сайхан бэлэг даргын ч юм уу эсвэл хүүхдэнч биш, хүнч биш шүү дээ. Яг энэ хүн тавихад айгу утгагүй асуулт. Гэхдээ ийм ойлголт нийгэмд бий л дээ. Яг одоо энийг бол адилхаж үзэх шалтгаан ч гэдэг юм эсвэл процессор нарахаар тэгж харагддаг байх л та. Гэтэл бид нар нэг л багийн гишүүд шүү дээ. Баг болол энэ салбарт сайн ажил хийгээл зүтгэл явж байгаа. Засгийн газрын хэрэглэх газрын дарга миний удирдах дээд хүн. Би их хурлын хуулиараа бол их хурлын гишүүдтэй хүртэл харьцахдаа сайхан бэлэг даргаар дамжиж харьцдаг. Ийм л хуультай. Тэгээ энэ хуулиар хэрэгжүүлж байгаа би хуулиа хийгээд хуулийнхаа дагуу ажиллаа явж хахад одоо би яах юм би таны хүн биш гэд хууль хэрэгжүүлэхгүй байх юм. Тийм зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр би өдөөд шатныхаа удирдлагыг дагаал явна. Тэгээ энэ бол зарчмын асуудал. Энэ агентлагийн даргаар тавихад танд алтан уяг дараа санал тавьсан уу? Тэгсэн тий. Энэ ямар ч байсан чин салбарт сайн ажиллаж чадах байхаа гэж надад маш том итгэлийг үзүүлсэн. Тэгэж би ч гэсэн маш хичээж байгаа. Айгаагүй юу? Би ер нь чадахгүй юу? Айсан. Тэгээ яагаад болцсон юм? Дахиад өөртөө итгэсэн. Ер нь бол айсан. Яагаад тэгэхээр баг гар уцаач бараг олигтой цаатлын натлын тий гүц тухад төгөж чадахгүй жиж энэ салбарт би очиод юу хэлээ гэдэг асуулт өөр ирэхгүй төржлөөсөн. Тэгтээ бол ямар ч байсан надад сайн баг бүрдүүлчихэд сайн хамт олонтой авах би болох байхаа гэдэг итгэлээр явсан. Тэгээд сайн ч баг бүрдүүлсэн. Одоо манай багийн залуучууд бол үнэхээр итгэлийг дагаад чин сэтгэлээс ажиллаж байгаа. Би ч бас тэр хүмүүстэй бол энэ дашманд бас барилж байгаа илэрхийлээ. Ягаад гэвэл миний хийгээд байгаа энэ цаас яриад байгаа зүйлтэй хийх гээд байгаа бүх юмны ард бол нэг үлгэд баг маань л явж байгаа. Энэ багийнхаа хүчээр их зүйлийг хийх баха. Ягаад гэвэл надад сайн инженерүүд байгаа. Сайн эдийн засгчд байгаа тий. Сайн гадаад харилцааны хүмүүс байж байгаа. Сайн төрийн туршлагатай төрийн түвшээдүүд надад дээр байна. Тэгээ энэ салбар дээр байгаа учраас би ямар ч ус алдахгүй. Дээрээс нь манай салбар компани захирлууд байна. Анх орж ирчихсэнийг бодоход өнөөдөр бол надад маш том итгэлийг хүлээлгээд хэдүүлээ хамтдаа нэг цул баг болно шүү гэд. Үнэхээр сайн баг болоод зүтгэж байгаа. Тэгээ энэ бол бас манай салбарыг өшөө их өөдрөөр харуулж байгаа. Магадгүй салбарын хүмүүсээс асуух хэлэх баг. Бид нар бол нэг өөр вижн рүү явж байгаа. Энэ бол нэг харилцаа шүү дээ. Тэгэд бол би бол энэ болгоныг бол нэлээсээ хангаж ажиллахыг хичээж байна. Тэр утгаараа бас хүмүүстэй өдөр болгон тий. За одоо хэдүүлээ энэ зүйл хийн. Энэ зүйл дээр анхаар шүүгээл ажиллаа явж байна. Яг бай зүгээр глобал удирдагч санд байсан залуучуудыг ер нь мэдэн л дээ. Оюунлаг залуучууд байсан. Одоо хийсэн ажлууд нь гайгүй явдаг. Зүгээр тэр хувьд ч юм бол үнэлдэг. Энэ агентлагийн дарга усанд ч нэг игдүүцэд дургуцад байгаа юм зүгээр миний хувьд л байхгүй. Манай сэтгүүлч нарт ч байхгүй байх. Зүгээр жоохон дургу үргээд байгаа юм тэр сайтын сэтгэгдэл
21 телевиз гэдэг юм чинь л орж ирээд бидний хооронд маргаа үсгэж шүү дээ. Гэтэ энэ бол ажлын маргаа. Ажлын маргаа. Энэ бол өмчийн асуудал явж байгаа. Би тэрийг ойлгож байгаа. Үнэхээр араа ядан олон хүнийг цалинжуулаад те чадан яд нэвтрүүлэг хийгээл цацаал те ингээл цалингаа тавиал араа авч ингэрээ нөхөө явж яхад нь гинт нэгэр зохицуулах гэж гарч ирээл те мундагдаал за гэрээгээ шалгана алуу чи чадахгүй чамаа хана гэхээр хин ч гэсэн эвгүй байдалд орно. Гэхдээ энд бол төрийн хууль гэж нэг юм байж байгаа те энэ хуулийн дагуу ажиллаж байгаа хүмүүстээр нэг өгөөлөхөд бол бас ингээд гатуурхаад байж болохгүй. Энэ бол ингээд арилцаа амьдрал өмч ингээд зохицуулагдал явах хэрэгтэй. Яг нэгэнт тийм хууль, нэгэнт тийм гэрээ байгаа бас Монголд мэдээж хуулиас илүү амьдрна гэж байхгүй шүү дээ. А тийм шаардлагуудыг бол хуулийн дагуу биелүүлэхгээл хичээ тэгээд болохоосоо болохгүй хүртэл мөрчүүлсэн. Тэг би бас таныг ингэж хэлж чад баяртай. Нөгөө гал шиг л орж ирээл те. Гэж хэлснийг бодвол бас ингээд өөр өнцгөөс нь хараад те. Бид нар л хуулийн доор амьдрах ёстой шүү гэд харж байгаа. Яг л бидний нөгөө яг яриад ирэхээр бид нар чи энэ зүйл дээр очиод тогтож байгаа байхгүй. Хуулиас дээш бид яаж чадахгүй. Чадамбаа гэдэг хүн хувийнхаа асуудлыг яриаггүй шүү дээ. Тэ? Одоо зохицуулах бас хувийнхаа асуудлыг яриаггүй байхгүй. Бид хуулийн дээр ийм байгаа учраас ийм л зүйлээ шаардж штэ. Тэгэхээр одоо ийм л тэгэл энийг хийх хэрэгтэй. Эсвэл бид нар хуулийг өөрчлөх хэрэгтэй. Яг сэтгүүл зүй цаашдаа улам хөгжих хэрэгтэй. Хөгжих хэрэгтэй. Тэр том зургаал харж ингэж хэллээ шүү. Тэрнээс чанга хараад одоо оруулсан мөнгөө хараад ингэж бодох юм бол бас л нэг өөр дүр зураг харагдаад байна л. Гэхдээ зохицуулалтын асуудал нь анханасаа тийм ээ. Их суурин зөв явагдаад тухай бүрдээ алхам бүрдээ ингээд зөв явагдсан бол өнөөдрөх шиг магадгүй ш олон телевиз бүдрэхгүй шүү дээ. Далай тавьсан тий эзэнгүй зав шиг бүгдийг тавьчаад одоо 12 жил нэг нам дарангуйлсан. Одоо хурж ирснэ. Алуу чи манай зав биш дээ чи танаа зав биш тэгэхээр хин ч гэсэн эвгүйцсэн шүү дээ тийм ээ. Тэр бол одоо бол далай төртөл зохицуулт байдаг шүү дээ. Гэхдээ энэ одоо бүх юм чи хүлэн зөвшөөрлөө гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ойлгож чинь тий ойлгож чинь. Камера бариад өрөөний чи үүдэн зогсчихж магадгүй шүү дээ. Энэ бол таны эрхийн асуудал юм чинь. Тэгээ би гэхдээ ямар ч байсан нэг л зүйлд итгэлтэй байгаа. Би бол хууль зөрчөөгүй. Цаашдаа зөрчихгүй. Хэрвээ зөрчвөл би хуулийн өмнө бас хариуцлах хүлээн. Энэ бол надад хуулиар байгаа учраас. За танд баярлалаа. Битүүрийн нэвтрүүлгийн цаг дуусж байна. Өнөө өрөө энэ телевизэд маань ирээд ингээ үзэгчдийг маань хүндлээд ярилцсан танд баярлалаа. Цаашдын ажилд амжилт хүсье. Маш баярлалаа. Тэгээд анх орж ирсэн нэг цаг гэхээр айгүй их юм шиг санагдчихсэн чи яриад байсан чи хурдан дуусчлаа. Тэгээд танаас ч бас өмнө нөгөө нэлээд том ус төрчд ороод энэ тэндээс захиулал би бас дотор айцтай байсан л та. За бас ямар асуулт ирэх юм бол гэжсэн. Гэхдээ миний бас хийх гэж байгаа зүйлийг маань те чөлөөтэй яриулж бас ойлгуулсан. Танд маш баярлалаа. Тэгээд нэвтрүүл ажилд нь амжилт хүсье. Тэгээд хэдүүлээ сайн хамтарч ажиллаж болох үстэй тэгээд баярлалаа. За баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өгөр өндөрлөж байна. Ирэх даваа гарагийн энэ цагтаа эргэн уулзцгаая. Баяртай.